Минь төргийа. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны дараа эрхэм гишүүдээ шинжилгээ ухаан технологийн тухай хуулийн шинжилсэн найруулга 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан бөгөөд уг хуулийн зорилт нь шинжилгээ ухаан технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, уг үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, хувийн хвшлийн оролцоо, төрийн дэмжлэг, санхүүжилтийн эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад орж байна. Монгол Улсын их хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар 2021-с 30 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг баталсан. Тодорхойлбол 2 дугаар зорилтын 2.127-нд шинжилгээ ухаан технологи инновацийн хөгжилд дээд боловсролын сургалтын байгууллагуудын оруулах хувь нэмэр оролцоог нэмэгдүүлж бүс нутагтаа өрсөлдөх чадвартай үндэсний судалгааны их сургууль байгуулнаа. 2-4-т шинжилгээ ухаан инновацийн салбарт хөрөнгө оруулалт санхүүжилтийн олон их үүсвэрт тогтолцоог бүрдүүлэн төр хувийн хвшлийн түншлэл бий болгож гадаадын дэвшилтэт технологи нутагшуулахад чиглэсэн соёлыг төлөвшүүлнэ. 2-4-15-д шинжилгээ ухаан технологийн санг олон улсын адил төстэй сангуудын жишг хөгжлийн бодлогод нийцүүлэн өөрчлөлт зохион байгуулна гэж тус заажээ. Хэдийгээр шинжилгээ ухаан технологийн тухай хууль болон алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого батгах тухай 52 дугаар тогтоолд шинжилгээ ухаан технологийн үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжилтийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагуудын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн олон их үүсвэрт тогтолцоог бүрдүүлэх, шинжлэх ухаан технологийн санг олон улсын адил төстэй сангуудын жишг хөгжлийн бодлогод нийцүүлэн өөрчлөлт зохион байгуулна гэж тус заасан боловч улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгүүлэх альва тендер сонгон шалгаруулалтад шинжилгээ ухааны академи, төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллага болон ихтэй сургуулийн багш эрдэмтэд оролцох боломж эрхцээ орчин бүрдээг байна. Тодорхойлбол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авах тухай хуулийн 14-р зүйлийн 14-ийн 2-т захиалагч тендерийн баталгааг төсөв төртгийн 0.5%-аар тогтооно. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 1-т тендер шалгаруулалтын төсөв төртөг 100 сая төгрөгөөс дээш бол гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэлийн баталгаа шаардна хэмээн тендерийн төсөв төртгөөс хамааруулан тендерийн болон гүйцэтгэлийн баталгааг оролцогчоос гаргуулах зохицуулттай. Шинжилгээ ухааны академи, төрийн өмчийн ихтэйд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаач багш нарын хувьд хувийн хвшлийн аж ахуй нэгжтэй харьцуулахад аливаа тендер сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргахад хөрөнгө санхүүгийн хүндрэл үүсгэв. Шинжилгээ ухааны академийн хувьд жишээ авч үзэхэд өөрийн эзэмшиж ашиглаж буй хөдлөх үл хөдлөх хөрөнгийг тодорхой хугацаанд барьцаа болгон сонгон шалгаруулалтад оролцох эрх мөн хаалттай байна. Өөрөөр хэлбэл төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30-ийн 3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно гэж. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-ийн 4-т төрийн өмчийг барьцаалах, орон нутгийн өмчөд шилжүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрхийг улсын их хурл хэрэгжүүлнэ гэж тус заажээ. Эдгээр зохицуултууд нь шинжилгээ ухааны академи, төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллага болон ихтэйд сургуулийн эрдэмтэд багш нар оролцох боломжийг хязгаарлаж байгаа тул дээрх хууль тогтоомжид заасан үйл ажиллагаа явуулах, мэрэгжлийн чиглэлээр судалгаа шинжилгээний холбогдох ажил гүйцэтгэхэд дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх, нээлттэй болгох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Эрхэм дарга гишүүдээ шинжилгээ ухаан технологийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан гарах хуулийн төслүүдийг байнгын орооны хуралдаанаар хилцэн шийдвэрлэж дэмжихийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.